LGBT төв хүн бүрт хүний эрх шударгаас нэр төр. Сайн бацхан өрхөн мөндөд сонсогчдоо LGBT төвийн сайн дурын залуучуудаа санаачлан хэрэгжүүлж байгаа Mongolian Queer podcast-ийн маань 2 дугаар та бүхэнд хүргэж бэлэн болоод байна. Энэ удаагийн подкастаар та бүхэнд сонирхолтой болзоо болон хайрын түүхийн сэдвээр ярихаар нэгэн зочин маань ирсэн байгаа. 8 дугаар сарын 29-ний өдөр Монголд анх удаа Mongolian Queer жүжиг тавигдсан байгаа. Энэ жүжигийн талаар ярихгүй юу? За, юуны өмнө сонсогчдод энэ өдрийн мэндийг хүргэе. Жүжигийн хувьд Монголд анх удаа тавигдсан тий. Монголд анх удаа тавигдсан. Дээрээс нь би бас амьдралд анх удаага жүжигийн тоглож үзсэн. 2 гей залуугийн талаар гардаг. Би Дамьян гэж залуугийн дүр тоглосон. Тэгээ өмнө нь ямар ч тач жүжигийн тоглож үзэж байгаагүй. Яг тайзандаар бол зөндөө гарч ирсэн. Гэхдээ яг ингээ амаараа тэгээ бас үйл хөдлөлөөрөө үзэгчдэд ингээ ямар нэгэн зүйлийг мэдрүүлэн гэдэг бол бас амаргүй ажлууд юм лээ. Ямар ч тач даваад гарсан. Тэгээд жүжигийн хувьд бол яг үзэгч нөгөө хүрэх хүмүүс нь арай цөөхөн боловч яг жүжигээр ялангуяа бүр одоо нөгөө сонгодог урлагаар гэх юм уу дамжуулж хүмүүст одоо зөв мэдээллийг өгөх дээрээс нь одоо урлагаар дамжуулаад 3 сэдвтэй жүжигтэй үзсэн тий. Гей 2 залуугийн тухай тэгээ бас нэг ЛХТ-ийн тухай, лесбиан хотын тухай тэгээд нөгөө төлөвлөхөөр монолог тавьчихсан. Тэр энэ 3-ыг ингээд ямар тач урлагаар ялангуяа жүжигээр дамжуулж хүмүүст хүргэж байгаа надад бол аюул таалагдсан. Тэгээд тэрнийхээ бас нэг хэсэг нь болсонтой аюул баяртай байна. Би бас баяртай байгаа. За жүжигийн зохиолын талаар ярихвал жүжигийн зохиолыг бол Монгол охин бол бичсэн байдаг тийм төлөвлөгөөнөө бид сонсчдод ярил. За одоо жүжиг дахиж тоглох үгүй мэдгүй учраас спойлер дморг байна зохиолоо. Гэтэ яг зах цухаас нь хэлэхэд миний тоглосон жүжиг бол 17 дугаар зууны үеийн Амис хотод болж байгаа үйл явдлаар гардаг. Миний дүр Дамьян урлагийн гэр бүлээс гаралтай тийм театрын удирдаач залуугийн тухай нөгөө дүр нь болохоор Джеймс гэдэг хотын даргын хүү. Энэ хоёрын хайр дурлалын талаар өгүүлдэг. Тэр хоёр уулзаад BBT-гээ нийлэхийн тулд гэр бүлээтэйгээ нэлээд их асуудал болдсон шүү дээ. Үнэхээр амьдралд тийм их асуудал болд юм уу? Альсгол эцгийнх нь маш хурдан хүлээн зөвшөөрчд юм уу? Би сайн мэдгүй. Ягаад гэвэл би одоохондоо гэр бүлтэй өөрийгөө come out хийгээг байгаа. Гэтэ хүмүүсийн кейсүүдийг харж байхад янз бүр угаасаа хүмүүс өөрсдөө янз бүр шүү дээ. Тэгэхээр нэлээд ийм нээлттэй гэр бүлүүд бол хүүхдүүдэд заавал тэгж зодож авчаад янз бүр болоод тэгдгүүгээр зүгээр тийм миний хүү тийм байсан. Би сквал чамаа гадралж ирсэн юм аа. Тэгээд ямар тааж ээжтэй хэлсэн баярлалаа. Чамаа ээж нь хэн байгаагаас чинь шалтгаал үгүй шалтгаал нь чамааг одоо харилцаар ирсэн харилцаарч байх болно гэдэг гэр бүлүүд байдаг юм лээ. Тэгэхгүйгээр бас өөр гэр бүлүүд байна шүү дээ. Тэгээд тэр хүмүүсийг мэдгүй байгаа. Гэхдээ тэдний буруу бол бас биш шүү дээ. Өөр гэр бүлүүд нь болохоор гэрээсээ хөөгддөг ч юм уу одоо гей, лесбиан, bisexual өөр юу гэдэг юм байснаасаа болоод гэр бүлийнхэн дадлагддаг. Бүр тэгээд юу байдаг гэрээсээ хөөгдүүд ганцаараа амьдэрдэг. Одоо хүртэл тэгж бямж байгаа хүмүүсийг би бол зөндөө мэднэ. За мохоц хэллээ гэдэг. Гэтэ энэ бол амьдрал байдаг л зүйл. Бидний өнөөдөр ярих сэдв бол энэ жүжигтэйгээ маш их холбоотой. Ерөн эрэгтэй хүмүүс BBT-гээ яаж дурлалтай, ялангуяа гейүүдийн хайр дурлал, бусад стрейт хотуудынхаас, бусад ээл хотуудынхаас хэрхэн ямар өөр байдیں۔ Тэд нар болцоогоороо яг юу хийдیں ч гэдэм үү энэ талаар ярилцах болно. Ерөн гей залуучуудын хайр дурлал, стрейт хүмүүсийн хайр дурлалаас ялгаатай гэж бодож байна уу? Ялгаагүй. Би бол ялгаагүй гэдэгтээ бүр 100% санал нийлдэг. Хүмүүс харин яагаад ялгаатай гэж бодоод идгийг юусоо ойлгохгүй байна. Жишээ нь эрэгтэй эмэгтэй хүмүүс хоорондоо яаж харилцдаг, харилцаж эхлээд би бинэнтэйгээ уулзаад болцдог, шохоорхдог, дараа нь дууралдаг, үерхдэг, найзалдаг, муудалцдаг, салдаг яг л ядлах шүү дээ. Миний хувьд бол юусоо ялгарх юм байхгүй. Яг зүгээр л нөгөө хүүсэн байгалийн хүүсэн нөр 2 эрэгтэй, эсвэл 2 эмэгтэй. Тэрнээс бол тэр хайранд чи юусоо 2 эрэгтэй байна уу, эсвэл 2 эмэгтэй байна уу, 90 байна уу, хөгшин залуу өндөр нам юу ч шалтгааллахгүйгээр тэр 2 хүн бие биенээ харилцаж байгаа бол юусоо хинт ч хамаагүй байхгүй. Тэгэхээр би бол юусоо ямар ч ялгаа байхгүй. Хүмүүсийг ч гэсэн ялгаатай гэж бити хараасаа гэж хүсэж байна. Ингээд Facebook дээр байгаа ч юм уу энэ тентхийн хүмүүсийн комментүүдийг уншин хүмүүсээс надаас асуудаг асуулт нь ч гэсэн юусоо яаж та нар секс хийдэг вэ? Юу гэсэн үг вэ тэр чинь ямар хамаа байна. Жишээ нь одоо сонсож байгаа хүмүүс та өөрөөсөө бодоод үзээрэй.
та нэг хүнтэй үргэлжлэх байлаа гэхэд таны секси амьдрал руу өөр нэгэн гошууд өрвөл та хэлэх үү? Бид хоёр тэгж секс идэг гэд хэлэх үү? Яг хөө хэлэх нэг юм байх ч гэсэн ихийг нь хэлэхгүй л болов. Секси амьдралаа угаасаа нэг хэлэх гаргаадах шиг тийм тандаа биш байх гэж би хувьдаа боддог. Гэхдээ энэ миний л бодол шүү зүг буруу. Тэр бол үнэхээр утгагүй асуудал. Тэгвэл үнэхээр л мэдмээр байгаа юм бол порн үзчихгүй юу? Тийм. За амьдралдаа маш олон л удаа болцож исэн байлгүй. Болцооноос хамгийн гоё дурсамжтай болцоо хөрмөл. Олон болцож исэн байлгүй биш ээ. Олон болцоо. Яг болцож исэн л да. Тэгтээ тийм олон биш. Гэтэ цөөхөн болзоон дунд маань бас нандин амар 2-3 болзоо байгаа. Хамгийн гоё нь гэх юм бол нөгөө юун дээр Орсын бодол дээр болцож исэн. Хоёр талаас болцоод. Би Монголоос очоод нөгөө болцох жоо хүмүүс болохоор бас гадаад байдаг. Тэгээ бит хоёр нэг газар. Тэр хүмүүс маань болохоор тэндээ амьдардаг. Би Монголоос очоод тэгээд бит хоёр бие бинийг танихгүй. Сохор болцоо. Сохор болцоо. Баг blind date. Тэгээд бараг гэлтгүй яхаа өмнө нь зургийг ингээд харалцсан ч гэсэн ерөөсөө ингээд амьдаараа уулзаад ялц үзээгүй жаа. Шууд амар зоригтойгоор бахуу бүр хил даваад очоод болцсон. Тэр амар агуу хайр вэ. Тийм. Тэр яг хайртай болж амжаагүй төссөн болцоолтой. Гэтэ зүгээр сонирхолтой болоо нэг юм. Бас дээрэс нь Та яг одоо Mongolian Queer podcast-ийг сонсож байна. Дээвэр дээр болцож исэн бол зай бас сонирхолтой байсан. Би өндрөөс жоох айдаг хгүй юу. Тэнгуүтэ тэр айдсаа даваад миний болцох гэсэн хүмүүс маань өндөр дээр хоёлоо байшингийн дээдлэлт болцгийг гут нь тэгээд тэр айдсаа хүртэл даваад байшингийн дээвэр дээр болцож үзсэн. Тэгээд тэр нөгөө хамаг айдсаа даваад болцож байгаа болохоор тэр ямар тийм их нөгөө зориг гаргаж эрсдэл хийж байгаа болцоо гэдгийг бодохоор тэр бол хамгийн сонирхолтой болцоо. Агуу хайрыг давж туулахын тулд амар лаг болцоо хийх ёстой. Хайр дугасаа золиос хэрэгтэй. Гэтэ өндөртэйг харж байгаа тийм амар золиос биш ч гэсэн миний хувьд. Ерөн гей залуусын хувьд олон нийтийн газар ч юм уу болцох тийм боломж байдаг уу? Байдаг. Угаасаа л тэгжил болцдог. Зарим өөрсдөө одоо илэрхийлсэн хүмүүсийн хувьд бол олон нийтийн газар болцоод хөтөлцөөд явсан ч болно шүү дээ. Би ихтэй Монголын нийгмийг тийм амар ханхуу бүдүүлэх гэж бол бас хардгүй. Одоо нэг үе болох юм бол хамаагүй дээр болсон. Ялангуяа шинэ залуу үеийнх нь бол бүгдээрээ open mind хүмүүс байдаг. Шиг санагддаг. Надад миний хувьд тэгэхээр би бол яг хуу одоо нөгөө 35-аас дээш насны хүмүүсийг буруутгах байгаа юм биш. Угаасаа өссөн орчин нийгмийн өөр. Бид нэр ч гэсэн бас өөр юм өндөөж том болсон. Одоо үеийн бидний доотлох залуучууд бүр илүү нээлттэй нийгэмд өсөж болж том болж байгаа. Тэгэхээр олон нийтийн газар болцох нь бол нэг асуудал биш. Яг учир зүггүй хөтөлцөөд үнэлцээд явах юм бол мэдээж харна шүү дээ. Бүр тийм стата болчаагүй те. Гэхдээ өөрсдөө зүгээр гэж ивэл тэгж болцож болно. Би ч гэсэн зөндөө болцож байсан. Гэхдээ нөгөө арай комаут гэж хамжааг болохоор заавал гар хөлтөөсөө барилцаад хамгийн гоё болцох газрыг манай сонсогчдод санал болгоул. Монголд уу? Улаанбаатарт уу? Тий, Улаанбаатар. Ихэнх нь Улаанбатараас сонсож байгаа гэж бодож байна. Харин л дээ. Би гэртээ болцох дуртай шүү дээ. Гэртээ орчин бүрдүүлээд болцоонд өрөх дуртай. Бүр юм бол байшингийн дээвэр дээр гоё юм билээ. Байшингийн дээвэр дээр нэр гэсэн ямар гоё юм билээ. Ингээд гадаа штэ тэр чинь гэсэн бүртлээ хинч харахгүй. Бидний эзэж гадаа гудамжинд ингээд өөрсдийнхоороо тэрвэрлдээд үнсэлцэн чаас юмсээд гарын бариад байж чаддгүй. Тэгэхэд байшингийн дээвэр дээр болохоор гадаа мөртлөө хинч харахгүй. Тэг яг өөрсдийнхоороо байж болох хамгийн татаа газар. Гэтэ мэдээж эрслийн бодох хэрэгтэй тий. Болцож байгаа дундчгүй тий. Болцоос ирсэн шүү дээ. Нэг геймплей дээр хамт болцоод тий гэдэг шиг. Миний хувьд нөгөө нэг LGBT төвөөс бас тэр гаригээс сэтгүүл гардаг. Тэр гариг сэтгүүл дээр бас болцооны маш сайхан санаанууд байдаг. Энэ санаануудаас дурдах юм бол за сансрын түнэл бол магадгүй тэр ногоон өнгөн дунд маш гоёор алах боломжтой гэдэг нэг санаа. Хоёр гэх юм бол цусаа бэлгэлээд, хоёлаа цусаа бэлгэлээд тэр хоорондоо бас бие биенээ магадгүй маш сайхнаар
тийм дурсамжийг бүтээгээд болцох тийм боломжтой шүү гэдгийг хэлье. Түү нэр сайн дурын ажил хийж байгаа хийнгээ болцоо бас сонирхолтой юм тий. Би бас энэ тэнд аягүй сайн дурын ажил хийх дуртай. Би найз минтайгаа сайн дурын ажил хийж аваад ирсэн. Тань үргэлжсэн. Тийм түүхүүд гэсэн байгаа учраас сайн дурын ажил хоёулаа цуг хийж байгаа. Тэгээд тэрийгээ болцоо болгоод бас давхар ашиглаад тийм байвал гоё. Тийм зарим сайн дурын ажилчин цайлантай цайлангууд тэгээд хоёулаа гоё мөнгөтэй мөнгөөрөө дараа нь магадгүй гоё юм хийсэн ч болох юм байна тийм. За хамгийн за болцооны талаар юм байд юм биш. Чиний болцоо болохоор маш өвтөггүй л ер нь бол үнэгүй болцоонууд гэж хэлэхэд болно шүү дээ. Хосууд ч нөгөө болцсон гэхээр амар их мөнгө өрөөд идэв шүү дээ энэ талаар. Тий. Ян зүр тэгээд дандаа гадуур алхаал дандаа гадуур ингээл юу ч хийхгүй болцоодох ч юм суудахгүй шүү дээ. Хаяа гоё өрөө хоолнд орно нөгөө л нэг байдаг кино үздэг болцоонуудыг ч гэсэн хийн. Өөр дээрэс нь хамт нөгөө спортоор хичээлдэг ч юм уу. Тэгээд мэдгүй зөндөө олон сонирхолтой болцооны сэдвүүд л надад байна. Туршиж үзэх гэж байгаа болцоонууд бас байгаа. Дурдах юм бол би усан сэлж чаддгүй учраас хамт усан сэлээд бассейнд нэг удаа болцож үзхийг хүсэж байгаа. Гойсон авъя. Ахаа. Дээрэс нь нөгөө жим хийдэг хүн байх юм бол би өөрөө жим хийж эхэлж байгаа. Фитнес төвч эхэлж байгаа мөртлөө тийм сайн одоогоор сайн хийж чаддгүй учраас айгүй мундаг тийм хийдэг хүн байх юм бол тийм үедээ бас болцож үзээд нэг өдөр жим хийж хүсэж байгаа. Зөндөө юм. Чиний үед ингээ комаут хийгээгүй тэгээд ерөн бол ирээдүйд маш гоё найз залуутай болох байх. Ирээдүйн найз залуугаас ямар байгаасаа гэж төсөөлж байна энэ зүгээр миний зүгээс ч бас сонирхолтой асуулт. Ерөөсөө бодож үзсэн л тэгэхдээ тэр нь айгүй тийм хүн бодол байсан байхгүй. Ямар тач нөгөө өөрийгөө ингээд өөрийгөө хүлээн зөвшөөрөөгүй хүнтэй л би удаан байж байгаа хаа. Хамт бинийг хайрлалцмаар байдаг гэтэл нэг гейж шиг bisexual сквалны бол straight болчдөг нэг тийм шинэ хүмүүс байдаг шүү дээ. Ингээд өөрийгөө хүлээн зөвшөөрч чадахгүй мөртлөө дахиад намайг хайрлан тэр юм чинь өөрийгөө хайрлаагүй байгаа байхгүй юу? Би бол тийм чинь өөрийгөө хайрлаагүй, өөрийгөө хүлээн зөвшөөрөөгүй учраас дээрэс нь дахиад тэрнийхээ тийм амар юм эргэлзээтэй confused байж дахиад нэг хүн хайрлаад гэхгүй ямар тач өөрийгөө бүрэн хүлээн зөвшөөрсөн тэгээ хин нэгнээс нуугдаж хаагдаж ичгүүгээр одоо хайраа илчилдэг тийм л хүн байгаасаа гэж бодож байна. Тэгээ өөр зөндөө юм багт нөгөө өндөр мөндөр царайлаг блаа. Бид нар бол арай хөнгөн л дээ угаасаа хүн болгоно л тиймэрхүү мөрөддөг л үлгүй. Тэр бол сэтгэлийн асуудал ах тийм ээ. За энэ дугаарын зочноор маш сонирхолтой болцоо хайр дурлал мөн 17 дахь зууны хайр дурлалын талаар өгүүлэх өөрийн цолмон үжийн гил анж үжийн талаар сонирхолтой яриа өрнүүлсэн чамд маш их баярлалаа. Тийм хэвээ нөгөө нэг сонсогчтой ярина гэж бодоод ч юм уу миний асуугаагүй асуулт байвал хариулахаар тийм асуулт байгаа юу? Баггүй. Нөгөө эцсийн үгийг хэлээд шүү. Эцсийн үгийг яаж ямар тач өөрөөрөө дандаа барахж амьдраарай гэж би хэлмээр байна. Яагаад гэвэл нөгөө гей болж төрснөөрөө bisexual transgender өөр юу гэдгийг хүмүүсээс ялгаатай болж төрснөөрөө өөрийгөө хүлээн зөвшөөрдөггүй барахгүй байна гэдэг чинь айгүй зохицгүй асуудал шүү. Тааш тэгж хэлмээр байна. Хүмүүсээс ялгаатай байлаа гэд чи өөр тэгтээ өөр байлаа гэд нөгөө хүмүүст гадуур хогдох шалтгаан нь хүмүүсээс одоо өөрийгөө нуудаг шалтгаан чинь өөр байгаа чинь болохгүй шүү. Өөр байсан ч гэсэн чи ганцхан тэгэхээр дандаа барахж яваарай. Би л дандаа барахж явдаг. Яг тэгвэл би зүгээр straight хүмүүсийг нөгөө болж байгаа юм биш. Гэхдээ straight байж төрсэн бол миний амьдралаас нэг ачаа ингээ авахчих واخхой. Тэнгүүд би гей болж төрснөөрөө надад дахиад нэг сорилт ирж байгаа. Тэгээ би тэр сорилтыг ч гэсэн давах тийм хүчтэй байж байгаа واخхой. Тэгэхээр загамтаач хизээд хаач юу ч болж исэн өөрөөрөө бахархаж амьдраа гэж хэлнэ. За маш их баярлалаа энэ удаагийн дугаард оролцсонд. Ингээд бид нэр хоёр подкастаараа амьдрал хэрэгжүүлэх хайрын магтуудлын шилдэг LGBT яруу найргийн антологийг шүлгүүдээс та бүхэнд төрүүлэн хүргэж байгаа. Энэ удаад August von Platen Халамундын миний зүрх чиний хоолой хэмээх шүлгийг та бүхэнд хүргэе. Энэ зохиолч нь болохоор Германы жүжигийн зохиолч яруу найрагч мөн Платныг нас барсны дараа 1900 онд хэвлэгдсэн 2000 гаруй хуудас зүтгэн тэмдэглэлт нь түүний гей байсныг яагаад гэвэл Итали амьдрахыг сонгосон тухай тодорхой өгүүлсэн байдаг учраас энэхүү шүлгээ та бүхэнд бичээжээ.
Унши чамаагаа сайн. Харъя зүрхийг минь баяртайгаар. Хоолой чинь ямар эд жидийг холоос надад өвөөдгөн гэв. Энд тэндээс чихэнд ирээвэр зүйлс ирдэгч игээ цурай намтахад энэ зүрхмэн лайцтай хийтэн. Чиний хоолой алсаас чихэнд нь хүрэхэд сонсоод би баярлана. Сонссноо үл матна. Унтрааж дийш би галаар гэлтэхтэй бич чинь миний зүрх чиний хоолой дэндүү сайн бисээ тань. За та бүхэндээ бидний подкастыг сонссон маш их баярлалаа. Дараагийн подкастаар иргэн уулзтлаа баярлалаа. LGBT төв хүн бүрт хүний эрх шударгаас нэр төр.